Хай, хөөе цэцэрлэгт нь хөрөжвэ. Өнөөдөр хятадуудын хувьд бас чухал өдрөө. Юу вэ гэхлээр нөгөө 10 жилийн хүүхдүүдийн эсэлтийн ерөнхий шалгалтынхаа сүүлийн өдөр байхгүй юу? 1, 2, 3 хоногийн өмнөөс эхэлсэн. Өнөөдөр аяг бол сүүлийн шалгалтанд тусах байх. Энэ хятадын эсэлтийн ерөнхий шалгалт буюу Gaokao гэдэг. Энэ шалгалт ер нь айгүй хүний амьдралд айгүй чухал шалгалт байдаг. Ер нь энэ шалгалтаар ирээдүйд цаашид ямар хүн болох нь бараг бүрэн шийдэгдчихдэг гэж ярьтیں۔ Тэгээд Gaokao Dinjonshen, Inzai Gaokao, Inzai Renshen энтер гэдэг ийм үгнүүдийг хорд би бас тэнд гадаа айгүй хараад. Тэр нь ирээдүйн амьдрал чинь ертөөсөө эсэлтийн ерөнхий шалгалтаар шийдэгдэнэ. Эсэлтийн ерөнхий шалгалтандаа ялчвал амьдрал ялнаа ч юм уу нэг иймэр дутгатай үгнүүд айгүй хэдийн. Тийм болохоор эдгээр өдрүүдэд ерөн 6 сар гараад хүүхдүүд хичээлээ бэлдэн шалгалтандаа бэлдэнэ гэдэг утгаар энэ тэнд дуу чимээ гарахыг хориглцдог, засвар үйлчлэгийг зогсоочдог, нохой гадаа хуцуулах ч юм уу те ийм ерөн чимээнүүдийг сөөхөөс хотхнуудтай хориглоод эхэлждэг. Мэдээж хүүхдүүдийг шалгалтандаа санаа амар бэлдүүлж анхаарлын татахгүй байхал санаатай шүү дээ. Тэгэд үүндээ мэдээж сурагчид бол маш их ач холбогдол өгнө. Үүний төлөө баг 10 жил суралцлаа шүү дээ. Тэгэд эцэг эхчүүд нь ач холбогдол өгнө. Хүүхдийн ирээдүй, өөрсдийн ирээдүйч баг шийдэгдэж юм чам. Тэгээд за огт хамааралгүй хүмүүс ч гэдэг санаа тавина шүү дээ. Энд чинь улсынхан юм том шалгалт болж байна. Энэ хүүхдүүд ч одоо ажил дээр гараад сургуулаа төгсөө сайн боловсралтай болоо тэгээд ажил дээр гараад эргүүлээд нийгэмдээ мөнгө олж үр өгөөж өгнө. Тэтгэр болж хөгжүүлээд тижээн ч юм уу. Энэ утгаараа ер нь хүн болгоны энэ шалгалтыг маш их хүндэтгэж анхаардیں۔ Хятадын энэ Gaokao буюу эсэлтийн ерөнхий шалгалт нь дэлхийн баг хамгийн хэцүү эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг баха. Ер нь тийм гэсэн. Тэгээд хоёрт дараад нь болохоор мэдээж хүн амын тоогоороо их байдаг, өрсөлдөөн бас их байдгаараа энэ тгийн эсэлтийн ерөнхий шалгалт бас чангуулдаг гэсэн. Тэгээд Солонгос бас өрсөлдөөхдөө бас чангуулдаг шүү дээ. Тэрийн мэдээлэлээс харахаас гадна ер нь Солонгосын кинонууд дээр хүртэл айгүй гараад идэв шүү дээ. Айгүй чанга өрсөлдөөнтэй болдог, ямар ч нэрэ болдоггүй юм байна гэдгийг кинонууд айгүй сайн харуултыг. Харин Америк болон барууны орнууд яг шалгалтын оноогоор биш, эсээ, ярилцлага, бусад аяас чадвар зэрэг олон төрлийн олон талт мэдлэг чадварыг харж шалгалт авч сургуульд илсүүлдгээрээ бас харьцангуй бас яг хятадын Gaokaoтай харьцуулахад харьцангуй амар гэж ярьд юм бэлээ. Тэгээд хятадын нөгөө топ сургууль болох Чинхуа их сургуульд илсэх нь Харвард их сургуульд илсэхээс хамаагүй хэцүү гэж ярьдаг. За гэхдээ энэ бол мэдээж тухайн орныхон оюутнуудын хувьд ч тийм. Тэгээс биш гадаад оюутнуудад харьцангуй ондоо шалгуур тавьдаг. Хятадын Gaokao шалгалт нь ер нь яг 6 хичээлээр шалгуулдаг юм билээ. Тэгэд нийт оноо 750 оноо хамгийн өндөр оноо гэж тооцдог. Юу гэсэн үг вэ гэхлээр за яг заавал өгөх ёстой 3 хичээл, сонголтоор 3 хичээл өгнө гэсэн үг. Заавал өгөх хичээлд нь нэгт нь Монгол хэл гэх чинь нэгт нь хятад хэл, хоёрт нь математик, гуравт нь гадаад хэл, орос, япон, англи гэсэн хэлнүүдээс сонгоод гадаад хэлний шалгалтыг өгнө. За энэ 3 болохоор нэг хичээлд одоо 100% авлаа гэхэд 150 оноо авна гэсэн үг. За ингээд 450 оноо эндээс гарчиж байгаа. За тэгээд сонголтод 3 хичээл сонгоно хүүхэд болгон. Тэр нь болохоор тус бүр 100 оноотой гэхэлэр чинь ингээд 750 6 хичээл дээр сургуулинд бүр юу ч алдахгүйгээр 100% авлаа гэхэд 750 оноо авах хэрэгтэй байхгүй юу? Ер нь гэхдээ нэг тийм 750 оноо авсан хүн бараг хятадд бийд юм уу дөө? Бараг 700 оноо авахд ч зүг хасти бараг байхгүй гэдэг бах. Тэгээд харин сонголтод хичээлүүдэд нь болохоор хүүхэд мэдээж мэрэгчлээс шалтгаална. Нийгмийн ухааны хичээлүүдийг мэрэгчлээ олгож цаашид судлах сонирхолтой бол нийгэм, түүх, газар зүй энэ 3 хичээлээр сонгож шалгалтаа өгч болно. Харин байгалийн ухааны мэрэгчлэр цаашаа сурах сонирхолтой бол хим, физик, биологи энэ 3 хичээлээр шалгалтаа өгдөг. Тэгээд одоо хятадын хамгийн том сургууль буюу одоо энэ Бээжингийн сургууль, Чинхуа их сургууль энэ төр гэхэлэр босго оноо нь 680 онооноос эхэлдэг баг. Гэхдээ тэгээд босго оноо давсан хүүхэд болгонд сургуульд орч чадахгүй шүү дээ. Тэр чинь бас газар юу гэсэн бэ сая би газар гэсэн үү? За ингэхчээсэн газараас шалтгаалаад код нь ондоо тогтогдчихдог байхгүй юу? За тэр хэсэг нь болохоор амар ядаргаатай. За надад нэг сонио шудрах
биш юм шиг. За нэг бодохоор бүр аим шудрагч юм шиг амар ядаргаатай ингэдэг. Хятад ч одоо ийм том газар нутагтай шүү дээ. Тэгээд маш олон хүмүүс ингэ тархан суурьшсан. Одоо зарим бүс нутагт, зарим мужуудад гэхэд хүн амын тоо хүчлээсээ шалтгаалаад бүр маш их. Тэгэхээр хүүхдүүд гав хүүхдүүдийн тоо маш их. Тэнгүүдээ тухайн бүс нутагт их сургуулиуд цөөхөн бол тэнд өрсөлдөөн бүр маш их үүсдэг. Яагаад гэвэл нөө их сургуулиуд тухайн яг хотынхон хүүхдүүдийг хамгийн эхэлж илүү их квота өгч авдаг байхгүй юу? Тэгэд өөр хотынхныг болохоор арай бага цөөн квота өгчдгийг. Тэнгүүд хамгийн топ их сургуулиуд гэхэлэр одоо энэ Чинхуай, Бээжингийн их сургууль одоо энэ топодод ордог сургуулиуд юу н Бээжинд байдаг байхгүй юу? Тийм болохоор Бээжингийн хүүхдүүд квота өгөөд өндөр оноо аваад тэгээд квотын тоогоор Чинхуад орох их сургууль том их сургуулиудад орох магадлал харьцангуй өндөр болчихдээ. Тэнгүүд одоо Хэнан, Гуанчжоу гэсэн хотуудад хүн амын тоо бүр маш их хэрнээ их сургуулиуд байхгүй. Тэнгүүтээ тийшээ топ сургуулиудын квота айгүй цөөн тоогоор очдог. Тэгэхээр одоо яг Бээжингийн хүүхэдтэй одоо Гуанчжоугийн хүүхэд өрсөлдөө Чинхуад орно гэхэд Бээжингийн хүүхдэд ялцчгүй илүү боломжтой. За энэ дээр нэг жоохон шудраг биш юм шиг. Гэхдээ үгүй шүү дээ хүүхэд оноогоо аваад орж байгаа шүү дээ гэдгийг нутгаар шудрах юм шиг. Гэхдээ бас энэ дундаас дахиад нэг асуудал үүсдэг гэж санчлаа. Мууж хот болгонд бүгдээрэнд нийтлэгийн шалгалт авдаггүй юм. Зарим заагдсан мужуудад болохоор яг улсын боловсролын яамнаас шалгалтаа авдаг бол одоо Бээжин, Тянжин, Шанхай гэсэн хотуудад болохоор яг хотын өөрсдөө боловсруулсан шалгалтууд авчдгийг. За тэгээд ер нь ямар ч гэсэн энэ шалгалт бүр амар чанга үйт юм аа. За тэгээд Монголдо эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гээд байж байгаа сурагчдад бүгдэнд нь амжилт хүсье. Багт баярыг хүргэе гэж мэгээд. Өндөр оноо авахар хичээсэн хичээл зүтгэл болгонд чамайг амжилт руу хөтлж идэм шүү. За бай бай.